миний одоо онцлог тэр артистуудаас ялгараад байгаа зүйл надад нэг тийм мэдрэмж төрдөг. Одоо юу гэмээр юм бэ? За нэг эмэгтэй ороод ирээ л да. Тухайн эмэгтэйг би харангуудаа ингээд одоо нүднээс нь ахуулаад бүх юм нь харна. Олон жилийн дараа хардаг болохтой яаж харж яах гэхэлэр гонигтай байна уу, эсвэл баяртай байна уу, өөртөө итгэлтэй байна уу, итгэлгүй байна уу. За энэ бол доторх юм. Гадна талаас нь за жоохон том тухтай юм уу да. За жоохон өргөн ирүүтэй шанаатай юм уу да гэдэг юмнуудаа бас харчихна. Тэгэнгүүтээ за энэ эмэгтэйгийн энийг тодтох хэрэгтэй байна. Би энийг одоо яах хэрэгтэй байна гэнгүүтээ тэрэн дээр ингээд яг чин сэтгэлээс ажиллангууд хүнд нэг тийм хүмүүс ч бас нэг тийм ярианаас гадна мэдрэмж энергиэрээ ингэж холбогддог. Энийг одоо хүмүүс мэддэг л болсон тийм үү. Тэгэнгүүт орж ирэнгүүт миний тэр ингээд тэр хүний гоё олох гээд байгаа энерги миний хичээгээд байгаа тэр сэтгэлийг тэр хүн яг мэдрээд эхэлдэг. Тэгэнгүүт тэрнээс тэр хүн ч гэсэн айгүй гоё үйлчлэгээний кайф авдаг л да. Гоё орчноос илүү маш гоё сэтгэлээр үйлчилж байгаа хүнд бол дургүй хүн гэж байхгүй бах тийм үү. Тэрэнд тэр мэдрэмжийг тэр одоо хүн ингээд аим гоё мэдэрч байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ингээд өөрийнх нь төлөө хүн нэг хүн ингээд хичээгээл ингэчүүл яаж яана тэгчүүл яаж яана гэдэг ахаар айгүй гоё мэдрэмж өгж байгаа. Тэгэнгүүт би болохлээрээ одоо ингээд шууд ингээд маш хормын дотор онцлогоо л хийж байгаа юм. Хүн сонсоход сонирн байж магадгүй. Гэхдээ би маш хурднаар тэр хүний оронд өөрийгөө тавьчихдаг юм. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтөнгөр радиогийн Өндөр Үсгэд подкастын ээлжид дугаар эхэлж байна. За Өндөр Үсгэд подкастыг Хөгтөнгөр радиогийн хөтлөгч Туул болон Эманаар сонсогч та бүхэнд хүргэдэг. Эмэгтэйчүүд тойрсон маш олон асуудлыг хөндөж ярилцдаг. За энэ удаа бол шинэ он гараад анхны дугаараа сонсогч та бүхэнд хүргэж байгаа нэг юм. Зочноо танилцуулна. Туултайгаа бас мэдлэн. Сайн байцгаана уу? Шинэ оны мэнд. Шинэ оны мэндээ. За ер нь цагаан сар хүртэл шинэ оны мэнд гэд мэдлчихэд ер нь гимгүй бах шүү. Тэглгүй яах вэ? За тэгээд үзэж байгаа үзэгчдтэй сонсож байгаа сонсогчдтой бүгдэнд шинэ оны мэнд хүргэе. 2026 оны эхнийхээ дугаарыг Өндөр Үсгэд подкастаа сонсогчдтой үзэгчдтэй хүрэхэд бэлэн болжээ. За ингээд өнөөдөр зочноо танилцуулах уу? Тэгье. Өмнөх дугааруудад одоо үзэжсэн бол сонсожсэн бол Эрхэс гээд эрэгтэй мейкап артистыг бид оруулж ирсэн. За өнөөдрийн хувьд бол мейкап артист инх цаяагаа урьж ярилцах гэж байна. Эмэгтэй хүний торгон мэдрэмжийн тухай бүсгүйчүүд хоорондоо ширээ тойроо суухад, өглөө кофего байраа суухад ямар сэдвүүдийг хүнддэг вүлээ? Гурлаа яг л тэр сэдвүүдийг хөндөе. Гэхдээ эрэгтэйчүүдийг цаашаа суугаарай гэж байгаа юм биш. Сонсож ирсэн чи дараа нь бүсгүйчүүдээ гэсэн гомдол ирсэн байсан. Хамт сууж болно мэдээж. За ингээд инх цаяа Өндөр Үсгэд подкастын зочдод өөрийгөө танилцуулаач. Одоо хэдийгээр мейкап артист хийж байгаа ч гэсэн үндсэн мэргэжил бол өөр юм байна лээ. Одоо 10 шахамжил маш олон хүмүүсийн нүрийг бодож өөртөө туршлага хоримтлуулсан ийм залуухан охин сууж байна. За намайг их заяа гэдэг. Яг 2018 онд албан ёсоор мейкап артист гэдэг мэргэжлийг эзэмшээд за өдийг хүртэл явж байгаа. За ер нь анх болохоор өөрөө бол улс төр ч юм уу эсвэл хүний нөөц чиглэлээр илүү сонирхолтой байсан. Гэхдээ яг тэргээрээ явж чадаагүй ч гэлээ. Тэр хүртэл бол хамаг байдгаараа хичээсэн би чинь бас Монгол Улсын их сургуулийг төгсөөд дараа нь удирдлагын академиг төгсөөд тэгээд төрийн албаны шалгалт өгөөд тэгээд хөөрхөн ингээд хүний нөөцд айгүй өндөр оноогоор тэнцээд хүлээгээд хариу ирчих бах. Одоо намагдаад нь гаяа гээл. Одоо явчихсан чинь тийм зүйл байгаагүй. Зүгээр тэгээд би яалтчгүй за ерөөсөө л өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагая, хоббигоо дагая гэдэг сонголтыг хийсэн л дээ. Гэтэ тэрнээс өмнө яг уг хүн маань дотор хүн маань болохоор яг нэг тийм загварын ч юм уу, нэг тийм урлагийн ч юм уу нэг тийм зүйл рүү тэмүүлээд л байдаг гэсэн юм шиг байна. Би өөрөө бодоод тахад би 10 жилдээ нэг юм хөдөлмөрийн хичээлдээ хамгийн өндөр оноо авдаг хүүхдээ л да. Яагаад тэгэхээр би их загвар зохиодог. Тэгээд өсөх ирээдүйтэй загвар зохион бүтээгч. Тэгээд оны шилдэг загвар зохион бүтээгч гэл айгүй олон шагналууд авдаг байсан. Гэхдээ яг ар гэрийн маань яг тухайн цаг мөчид одоо тиймэрхүү юмыг жоохон ойлгодгүй цаг үе байж л та. Тэгээд чи давны хөөц нийлүүлж оёод тэ юу энэгээр чи юу хоолоо олж идэнэ гэж юу яриад байгаа юм бэ? Тийм юм гэж байхгүй шүү дээ. Тэгээд зүгээр бол натхаа гэлдэг ч юм уу жоохон ингээд ар гэрд бол жоохон тийм дуртай бол байгаагүй. Тэрний оронд чи одоо нэг одоогийн ч гэсэн яригцаар л байгаа нийтлэг мэргэжлүүд те хүний нөөцөөр яв. Тэр өстө хамаагүй алдцтай. Чи тэргээр яв гэл ингээл шууд л одоо бол харьцангуй хүсэл сонирхлыг сонсдог болсон байна тийм үү хүмүүстээ. Тэр үед болохоор ингээл чи ингээд явчвал яг зөв юмар явчих штэ гэл ингээл эцэг их шууд одоо хүүхдээ сонсохгүйгээр явдаг гэсэн. Тэр үеэр нь тэгэл
За тэгвэл тэгээ да би тэгвэл хүний нөөцийн менежерээр нь явчих гээл ингээл тэргээр нь явсан л байгаа байхгүй юу. Тэгтээ явж бүр зөндөө олон хугацаа алдаж өнөөх дотор байсан хүслээрээ л хүн чинь хөтлөгдөөл явчихж байгаа. Тэр үед одоо ингээл хувцаяад сууж байгаад шөнийн 3 4 болоход оёхтооч амар хаз жаргалтай бүр ингээд нэгээд л юу өглөө болж байгаа юм шиг л баярлаад л тэгэл сонин юмар ингээл юм хийцэн байж байгаа юм чинь тэгэл нэг тийм авангард шоунууд болдог гэсэн юм одоо шил хаглаад юм хий, хогийн уутаар юм хий, эсвэл гялхар уутаар юм хий, та нарын сэтгхүү харын энэ төр гээл сонингоор бас тийм сонингоор хийгээд л тэгээд л идэг гэсэн. Тэгэнгүүт л би чинь тэр үед эсхий ста нэг толгоонд орж ирсэн бүх юм гаргаа намайг яг ингээд гаргаад ирсэн л байсан юм билээ. Тэгээд тэр нэг тийм дэмжихгүй бол их авахгүй. Тэгж жагаад тэр яг сонирхол маань, хобби маань гэх юм уу ингээд нүүр будах сонирхолтой гэд тэр чиглэлээрээ явсаар байгаад за ерөөсөө л би нэг мэрэгчлэний дагуу мэрэгчлэр нь сурыг. Тэгээд яг аль бие осных болъё. Тэгээд хаан сурж болдیں۔ Тэнтэн сурыг гэд Монголд одоогоор хамгийн анхдагч болсон Нараа гэд багш байдгийн. Одоо нэг 25 жил болж байгаа хта. Тэгэхээр тэрэн дээр сураад сонгож сурж байгаа юм л та. Яг судалж агаад миний яг дотрыг гаргаж чадах тийм артист гэж анилж очиж орж байгаа юм. Тэгэхгүй болохоор манайхан ч гэсэн нэг нүүр буддаг артист болохыг хүсдэг мөртлөө хин дээр ч хамаагүй хин сайн бэ гэж асууж агаад очичдаг. Миний хувьд бол өөрийн маань яг гаргаж миний яг дотоодыг илэрхийлэх тийм артист дээр очисон дэр юм байна гэж дүгнээ тэр тийш очижсэн байхгүй юу. Тэгээд аль бие усны тэгэж 18 онд болоод тэгээд түүнээс хойш ер нь бол тэгэл чадхаараа л хүмүүс будаад л тэгэл одоо хүртэл буцаар л байна. Бас гоё өгөгдөлтэй юм аа. Одоо хүмүүст мэдлэгийг бол яг заачж болно. Хүмүүс сургуульд сурлаа, дипломо барьлаа, мэдрэмжийг бол заахгүй шүү дээ. Инх заяа хэрвээ энэ дотоод мэдрэмж байгаагүй болвол дургу одоо нөгөө мэрэгжилтэй үндсэн мэрэгжилтэй нэг дуртай биш байгаа гэдэг. Тэгтэл дотоод хүн нь ингээд тэмүүлээд байдаг. Гэтэл өөрт нь мэдрэмж байхгүйсэн болвол яана. Тэг бас нэг иймэрхүү бэрхшээлүүд эмгтээчүүдэд хүмүүст байгаад байдаг штэ. Өөрөө ингээд гоё амир байдаг. Би ингээд нэг ийм гоё байна гэдгээ тайлбарлаж хэлж байгаа хэрнээ өөрөө хийж чадахгүй нөхцөл байдалд байсан бол яана гэсэн бодол төрж шүү. Одоо тэгээд тэр бодож яснаасаа сургуульд нь сурлаа, мэрэгжлийн хүнээр нь хичээлийн заалгалаа хэр хөгжсөн. Тэр үеийн заяа энэ үеийн заяатай харьцуулахад тухайн үед чинь одоо за мейкап гоё шүү энийг ингээд сурчил та сурчих юм бол мөнгө олно доо гэдэг бодол бол байгаагүй. Зүгээр л эн чинь тэ хүнийг өөрчлөөд байна штэ. Тэнгүүтээ тэр өөрчлөлтөөс хүн бас нэг юм мэдрэгдээд байна штэ. Тэгээд тэр мэдрэмж нь хүнд нөлөөлөд амьдралд нь бүр ингээд өөрчлөлт гарах үз үрдэн өгөөд байна штэ. Тэгээд би болоороо ингээд багтаа хүнийг их баярлуулах юмсан. Хүнийг баярлуулахын тулд яад юм бол гэж бодож хагаад жүжигчин болч. Жүжигчин чи хүнийг инээлгээд идэм чи. Тэр л хүнд хүрэх юм байна гэд бодсон. Эсвэл би улс төрийн хин нэгэн бол нөлөөтэй хүн болоод том төсөл батлаад тэр нь ард иргэдэд хэрэгтэй хүн болч. Гэдэг ч юм уу айл нэгэн байдлаар хүмүүс рүү л сайхан нэг юм түгээчий гэд бодоод яваад байсан маань заавал тийм том юм биш. Зүгээр ингийн гоо зүүн мэдрэмжээрч бусдыг бас гоё мэдрэмж төрүүлүүлж бусдад ингээд надаас гарах тэр хүнд нөлөөлж чадах амьдралд нь хэрэгтэй нэг юм ч гэсэн сурчвал тэгжч би бас болох юм байна гэдэг юг мэдрээд эхлэнгүүтээ шууд анхныхаа ингээд үйлчлүүлэгчийг аваад тэр маань ингээд сэтгэл хангалуун мэдрэмж эргүүлээд өгөнгүүт ингээд нэг тийм өвөрмөц мэдрэмж надад төрж байгаа байхгүй юу. Яг ингээд нэг тийм үгээр хэлэхгүй нэг тийм сэтгэл хангалуун нэг тийм энэ дотор нэг юм ханж байгаа нэг юм дүүргээд байгаа ч юм шиг нэг тэр мэдрэмж энийг л дагаад ажиллаад байсан. Ер нь бол байнга л энэ дээрээ л хөглөгдөөл энийг л барьж аваад яваад байсан. Тэгээд яг хөө энэ эхлэлхдээ бол гомдол санал те хүмүүсийн дургу чаддгүй байна. Эсвэл загнуулдаг ч юм уу тийм юм зөндөл гарсан л да. Гэхдээ энэ бүгдийн яг ард нь гараад ирчихэр бол айгуу тажгүй шүү. Мейкап артистууд олон байгаа одоо тий. Тэглэг байх. Эндээс ялгарах өөрийнхөө ялгарлыг юу гэж бодож байна? Олон мейкапуудаас артистуудаас би энэгээрээ ялгардаг. Да миний онцлог бол эндээ. Миний дотоод ертөнц эндээ гэдэг ч юм уу. Тэг би энийг ярих хэвээр үнэхээр дуртай. Яагаад гэвэл энэ чинь миний ганц бахархал байхгүй. Хүн ингээд ямар ч мэрэгжил эзэмшиж болно л да. Юу ч эзэмшиж болно. Гэхдээ тухайн мэрэгжилдээ эзэн болоод тэр мэрэгжлийг яг ингээд бүр хийж явахдаа аз жаргал мэдрээд байвал энэ чинь амьдралын том кайф байгаа юм л да. Тэгэхгүй манайхан ч нөгөө цагаан харж ажил хийдэг бол би мэдээж сургалтын менежер хийж үзсэн. Үнэхээр л 5:30, 5:35
5:40 гэл ингээд 6 цагаа хүлээгээд л идэг юм билээ. Тэгэхээр олон удаа тэгж харж яснаа гинт нэг өдөр өөрөөсөө хүшээ чи цаг харж суугаад хиний төлөө юуны төлөө хайраа амьдралаа ингэж үрж байгаа юм уу гэдэл нэг хүн хилээд байгаа юм шиг болонгууд окей болий тий. Тэгсэн чинь нөгөөдгөө ингүүд би цаг харахгүй байлээ. 10 цаг ажиллачаад өстой гоё хинтэ гэл ингээл байж байгаа юм чинь эн чинь л мөн байгаад байгаа байхгүй яг мэрэгжил маань олж. За тэгэнгүүтээ хамгийн гоё нь миний одоо онцлог тэр артистуудаас ялгараад байгаа зүйл нь надад нэг тийм мэдрэмж төрдөг. Одоо юу гэмээр юм бэ? За нэг эмэгтэй ороод ирэл да тухайн эмэгтэйг би харангуудаа ингээд одоо нүднээс нь ахуулаад бүх юм нь харна. Олон жилийн дараа хардаг болохтой яаж харж яах гэхэлэр гонигтай байна уу эсвэл баяртай байна уу өөртөө итгэлтэй байна уу итгэлгүй байна уу. За энэ бол доторх юм. Гадна талаас нь за жоохон том тухтай юм уу да. За жоохон өргөн ирүүтэй шанаатай юм уу да гэдэг юмнуудаа бас харчихна. Тэгэнгүүтээ за энэ эмэгтэйгийн энийг тодтох хэрэгтэй байна. Би энийг одоо яах хэрэгтэй байна гингүүтээ тэрэн дээр ингээд яг чин сэтгэлээс ажиллангууд хүнд нэг тийм хүмүүс ч бас нэг тийм ярианаас гадна мэдрэмж энергиэрээ ингэж холбогддог. Энийг одоо хүмүүс мэддэг л болсон тийм үү. Тэгэнгүүт орж ирэнгүүт миний тэр ингээд тэр хүний гоё болох гээд байгаа энерги миний хичээгээд байгаа тэр сэтгэлийг тэр хүн яг мэдрээд эхэлдэг. Тэгэнгүүт тэндээс тэр хүн ч гэсэн айгүй гоё үйлчлэгээний кайф авдаг л да. Гоё орчноос илүү маш гоё сэтгэлээр үйлчилж байгаа хүнд бол дургүй хүн гэж байхгүй бах тийм үү. Тэрэнд тэр мэдрэмжийг тэр одоо хүн ингээд аим гоё мэдэрч байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ингээд өөрийнх нь төлөө хүн нэг хүн ингээд хичээгээл ингэчүүл яаж яана тэгчүүл яаж яана гэдэг хахаар айгүй гоё мэдрэмж өгж байгаа. Тэгэнгүүт би болохлээрээ одоо ингээд шууд ингээд маш хормын дотор онцлогоо л хийж байгаа юм. Хүн сонсоход сонирн байж магадгүй. Гэхдээ би маш хурднаар тэр хүний оронд өөрийгөө тавьчихдаг юм. Газ тэр хүн болж хувирдаг гэх юм уу. Тэгэнгүүтээ ингээд за би хэрвээ энэ хүн байсан бол яг ямар болмоор байгаа вэ? Магадгүй тэр хүн гоёлын плаж өмсөх мөнгөгүй зүгээр л ингийн би хар цамц өмсөд орох юм аа. Би зүгээр нүрэл бодуулаад орчиход болох юм ингээд ярьж ивэл тэр өнгөнөөс би тухайн хүний хар цамц байсан ч хамаагүй зүгээр подолктой орох байсан ч би тэрийг амьлуулахын тулд яг юу хийх ёстой бол гээд нөхцөл байдалд нь шууд хувирж ордог байхгүй юу. За тэгэл за та тийм үү. За окей ойлголоо би гэдэнгүүтээ яг тэрхүү хоорондоо ингээд газ өөрлөг нөгөө хүнийг ингээд оруулдаг юм. Тэгэнгүүтээ ингээд за энэ цамц нь юм товчтой юм байна. Тэгвэл энэ дээр би энэ хүн одоо будган л гоё харагдчихэж л энэ цамц мэдээж гоё амлах юм байна. Гол нь өөрөө л хөөрхөн харагдчихэж энэ цамц юу ч юмсаа та нэг шуудаа нөмөрсөн ч гоё харагдах боломж чинь тэр эмэгтэй өөрөө л гэрэлтэх шүү дээ. Тэнгүүт тухайн эмэгтэйг би гэрэлтүүлэхийн тулд нүдэн дээр нөө уруулан дээр нөө гэл тэр нь одоо нэг гаднах төрх рүү н орж эхэлж байгаа. За би нүдийн их гоё энэ эмэгтэй ч их гоё нүдтэй юм байна. Өө ямар гоё цагаан арьсан юм бэ? Арьсын л гялтгануулаад өгье л таа гэл. За эсвэл жоохон ихчин жоохон настай жоохон хүрчлээтэй юм аа энэ төр гэл ярьж орж ирдэг хүмүүс бас байдаг юм. Тэгэнгүүт хэдэн нас ихчээ татах гэж хаал эхэллээ шүү дээ. 5 10 гэл тэгэл тэр мөрөн дээр нь хүний тэгмээр л байгаа хүсэл шүү дээ. Тэгээд ер нь бол нөгөө нэг бусад артистууд тэднийг яг тэгдэгч гэж хэлэхгүй л байна. Гэхдээ та ингэсэн дээр тэгсэн дээр гэхээсээ илүү эхлээд тухайн хүний бодол хүсэл тэр хүн чинь өөрөө дотроо айгүй том гүнж мүнж хэнийг ч төсөөлж орж ирж магадгүй хатан хаан мэдгүй хинч болмоор байгаа юм битээ. Хүсэлтэй орж ирдэг байхгүй юу? Магадгүй тэр хүн тийм болохгүй ч байж болно. Гэтэл тухайн хүний өөрийнх нь хүсэл гэж байгаа. Тэр хүслэн дээр нь бас хойлоо ингээд нийлүүлээ. Таны наад хүслийг чинь би ингэж хийж өгч чадна. Тэгээ тань дээр бол ингэж боо, ингэж хувирна. Энэ бодолт бол ингэж хувирахаар та яг тэгж харагдана. Гэт одоо юу гэдэг нь миний одоо зүгээр л нэг хар тэн, бор тэн тавиад эсвэл улаанаар урал будна гэдгээс том юм. Миний хувьд бол болоо явж байдаг юм. Маш том сэтгэл дотроо ингээд тэр хүнийг ингээд төсөөлөөд за магадгүй очиж байгаа орчныг бас төсөөлөөд тухайн хүн одоо тухайн хувцастайгаа яаж харагдмаар байгааг нь өөр дээрээ буулгаад одоо байгаа төрхийг хувирах гээд байгаа төрхтөө шууд ингээд өөрлөгөө оруулчих тийм үү та. Тэгэнгүүтээ тэр хоёрын дундаас нь гарч болох хамгийн сайн төрхийг нь гарах гэж хичээдэг л дээ. Тэгээд манайхан ч эмгтээчүүд айгүй их ингээд өөртөө итгэлгүйч гэдэг юм уу. Миний нөгөө энэ юм байхгүй юу? Миний нөгөө нүд өөр ч гэдэг юм уу. Миний хүмсэг өөр байхгүй юу гэдлээдгийн. Тэнгүүт нь би ер нь бүгдээрээ ижлэх юм дээ. Бүгдээр өөр зүгээр штэ. Зүгээр аль нь таалагддیں۔ Аль нэг рүү шилжүүлээд өгчээл гэдэг юм л та. Ягадгүй л хоёр талаа байг тэнцүүлж бодох шаардлага гардаг болохоор хүмүүс дандаа миний энэ тал нь өөр юм аа, энэ тал нь өөр юм аа л гэдэг.
байхгүй юу. Тэгэхээр тэр өөр бол бүгд нь байдаг. Энийг бол тэнцвүүлж болно. Нэг талдаа бүр давхраагүй мөртлөө нөгөө талдаа айгүй том давхраатай хүнж байдаг. Тэгэхээр яах вэ би одоо ийм миний энэ ингэж харагдаад байдаг гэдэг ингээд тэрэндээ айгүй тийм акцент өгч орж ирдэг байхгүй юу. Эсвэл их ч н одоо энэ ингээ онцсон одоо яах вэ гэдэл ингээд л эдгийн. Тэгэхээр надад бол тэр мөр бол миний чадах зүйл. Би бол тэрийг бол хангалттай өөрчлөөд асуудалгүй болгоод гаргачих чадна. Ямар гоё юм бэ. Игцээгийн бүр ярианд бүр ингээ автцсан юу илээ гэд ингэсэн сууж байна. Энэ мейкап артистаас гоо сайхны мэдрэмжтэй хүмүүсээс асуувал их зөв асуулт гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн тухай тэр тусмаа өөртөө таалагдж байгаа эмэгтэй ямар сэтгэл зүйтэй байдаг тухайн ихцээ заяа илүү хэлж чадах байх. Одоо ингэж ярьдаг штэ. Гэтэ энэ яриатай хүн болгон санал нийлэх албагүй л дээ. Нүрээ будаад ажилдаа ирсэн эмэгтэй би хүндэлдэг. Яагаад гэвэл тэр эмэгтэй өөрийгөө хүндэлж байгаа, тэр эмэгтэй ажлын газрынхныгаа бусдыг хүндэлж байгаа болохоор тийм ээ нэг талаасаа гоо зүүн мэдрэмж тухайн эмэгтэйд их бага хэмжээгээр байгаа болохоор гээд нэг юм үг афоризм ч юм уу да ингээд нэг явж яадаг та. Тэр үгийг яагаад ч нэг гогдож ирээд уншаад бусад хүмүүс юу гэж бодож яадаг бол би энэ тал дээр ямар байр суурьтай байд юм болдоо гэж нэг бодож исэн. Харин ихцээ юу гэж бодож байна? Яг манайхны яг донд байнга л одоо яригддаг асуудал гэх юм уу юу гэх юм сэдв гэх юм уу тийм юм байна. Яагаад тэгэхээр чи яагаад нүрэ боддгүй юм за эсвэл би нүрэ бодохгүй одоо өөр дээрээ жишээ авчил та. Би нүрэ бодохгүй явж байл юу гэдэг вэ гэхээр хүй уйлцсан юм уу? Юу тохиолдсон юм? Зүгээрөө гэж юм гэдэг ч юм. Чи би ч өвдсөн юм уу? Ядарсан юм уу гэдэл ингээд байдаг юм. Тэгэхээр намайг хүсдэг. Яг л тэгээд байдаг. Тэгэхээр хүн гэдэг гоо зүүн одоо мэдрэмжгүйгээс үл хамааран бүгдээрээ л гой сайхан зүйл рүү ингээд дуртай байдаг л юм байгаа юм л да. Тэрийг одоо хүн болгон илэрхийлдэггүй юу гэдгээсээ л илэрхийлдэггүй. За жишээ нь зарим нөхрүүд чи нүрэ бодож яах юм бодоггүй ах та зүгээр битгий тэгж муухай бодоод гэж мэгээд байгаа мөртлөө бодогтай эмхтэй рүү хараад байдаг гэдэг шиг л ард түмэн бүгдээрээ л гой зүйл дуртай л байхгүй юу та. Тэгэд гой байхад чинь дуртай байдаг. Тэгээ гой байхаар чинь тэднэрт юм тухтай одоо юу гэмээр ч юм те бид нар ч гэсэн дэлгүүрт ороод нэг юм худалдаж авах гээд байх юм бол аятайхан харагдаж байгаагаа л авахаас онцгой харагдаад байгаагаа авъя гэсэн сэтэл ерөөсөө төрөхгүй. Энд чинь ерөөсөө хүн төрлөختөнд хүн болоод төрсөн бусад амьтдаас нэг ялгаатай мэдрэмжээр ялгагдаад байна. Тэр мэдрэмж нь одоо 5 мэдрэхүүгээр илэрхийлэгдээд байна. Тэгэнгүүт тэр дунд нь гоо зүүн мэдрэмж хүн болгонд байгаач гаргадаггүй тэ машин бараа явдаг байсан хүн байлаа ч гэсэн л гоо зүүн мэдрэмж нь машин харахтаа хүртэл өнгө үзэмжийг хараад л байгаа байхгүй тийм ээ юу ч хийдэг байсан ямар нэгэн хүн тухайн мэрэгжил дээр одоо арх бие гаргадаг байсан ч пивний логогоо гоё гаргачихсан гэдэг чинь гоо зүүн мэдрэмж байхгүй юу тэгэнгүүт гоё сайхан зүйлд байх гад л байна тэгээд тийм юмнаас болоод энийг одоо тэгээд одоо чиний намайг яаж харах чинь надад хамаагүй би зүгээр өөрийнхөө байна гэхээсээ илүү бусдад гоо зүүн мэдрэмжийг илэрхийлэх эсвэл өөрөө ч гэсэн тэгж одоо тав тухтай одоо шудраг бусаар хэлэхэд гой байхаас өөр аргагүй л те гой бай бод хөөрхөн бай гоё ядаж өөртөө таалагдаж сэтгэл зүгээ дэмжих хэрэгтэй тэгэл гэдгээс өөр арга байхгүй яагаад гэвэл бид хэд одоо би боджлоо л да бидний нөгөө онцлог монгол хүн байна л та тэгэнгүүт европч юм өөр хүмүүс угаасаа цэнхэрнүүдтэй уулаасаа юм урт сормостой тод хөмсгтэй, цэвэрхэн арьстай, ягаан уруултай ингээд будах шаардлагагүй тийм улс орны, тийм уур амьсгалтай хүмүүс биш. Тэд нар бол угаасаа төрсөн байж та ингээд арьс нь хүртэл гой цэвэрхэн шаргал гээд. Гэтэл манай Монголд нэг би одоо охтуудаа эсвэл эмэгтэйчүүдтэй нүрэ битгий нойтон гар гэж хэлдэг байхгүй юу? Тэр нь болохоор кушиндээ шууд битгий гар, нарны тостой шууд битгий гар. Ягдгүй л Монгол тоосон зөр тэгэл утаа ингээд нүрэн дээр чинь хорвогийн бүх юм ирж наалдана. Тэгж бохирдуулаад тийм ээ тэгжээснээс ингээд тэрийг ядаж юм тий гөвөөд унахаар тийм жоохон хуурай байлгах жоохон хуурай байлгачих гэдгээс хавуулаад ингээд нөхцөл байдал маань ингээд хөрөөл халаал ингээд арьс маань тийм гой байх боломжтой бас байх байгаа тань л та. Тэгээд л угаасаа нэг алаглаад л байгаа нүд бас тэгж их байхгүй л байна л та. Тэгээд ялтчихгүй л ингээд нөхцөл байдал маань ингээд таарад байгаа болохоор бид хэд бол одоо тий югаараа дотхоо бас гоо зүүн сайхан
явна штэ. Тийм болохоор тэгэл будгаас л өөр арга За халгадлаа. өөрийн алдаанууд гарч ирж шүү. Кушиндэл бити гаргасан чи одоо тосоо хам хум түрхэл кушиндэл нүүрэн гэлтганаал гүгэ гараа явдаг гэж шүү. Чи угаасаа гэлтгдэг дуртай болохоор Харин тэгсэн чинь нэрээ бодохоор тэр шороот ч өстө хамгийн цуглуулаад орж ирэх нь шүү дээ. Яа. Хамаг шороод даанч энэгээр ингээ бочнадсэн. За одоо хичээе. Би сороод яваад байдаг юм. Манайхан ч нөгөө эмгтээчүүд маань бүх ингээд арийнхаа албыг нарны тосонд огчол гардаг шин. Тий. Нарны тос төрөгдсөн. Харин тэгдэм тэр ингээд бүх юмыг хамгаалаад л тухайн эмгтээгтэй ингээд урд нэг баатар энэ нарны тос чамаа гэсэн хөтөлөхгүй урьдчилээдүүлэхгүй шүү. Чи энийг дүрхжүүл ингээд үргэлж залуугаараа гэл тэгүүлсэн юм шиг л. Тэгээд нарны тос ч яг үнэндээ зүгээр л урьдчилээнээс л хамгаалахаас биш сэвхэн өсөөдөл бос хамгаалаад байсан юм бол алга. Мэргэжлийн хүнээс асуух асуултуудаа эхлэе. За бид хоёр бол 40 нэмэх бүсгүйчүүдтэй зориулж энэхүү подкастыг хийж байгаа. Гэхдээ заавал 40 нэмхүүд ирээрээ бусдын цаашаагараа гээгүй. Бусад актив бүсгүйчүүд ч гэсэн үзэж байгаа. Тэгэхээр 40 нэмхээсээ эхэлж нас насны арьсны онцлог байна. Нас насны тэрийгээ дагаад бодолтууд байна. Арчилгаанууд байна гэдэг ингээд яриул асар их сэдв ярих гээд байна. Тэгэхээр мейкап артистаасаа бид хоёр юу яа. Эхлээд 40 нэмэх настай бүсгүйчүүд бид нар юун дээр алдаагаа эхлээд асууч. Алдаанаасаа цаашаага харин суралцаад цаашаага яриа өргөлжлөх бах. Тэг тийм байна, ингэ тийм байна. Бид нар яг хамгийн гол нь артист хүн ингээ харж байгаа. За 40 нэмхүүд ер нь энэ дээр л алддаг даа гэсэн нийтлэг алдаа юу байдаг бид нар дээр. За би энийг нэг гоё ойлгомжтой бөгөөд тийм гоё товчлоод тэгснээ дэлгэрэнгүй юм шиг яриа заяа. За юу гэж ярих гэдэг нь ихлээр за би нэг сард багадаа 100 хүн буддаг гэж бодож юу боддог шүү. Гэхдээ нэг 50-аас 100 хүн нэг сард буддаг. За тэгэж үзэхэд надад ойролцоогоор одоо 20-аас 50 насны эмэгтэйчүүд ирдэг. Тэгэхээр би одоо энэ тоог ингээд үржүүлээд үзэхээр би маш их хүнийг боддог. Маш их хүнтэй уулздаг болж таарж байгаа. Тэгэхээр тэр болгонд ингээд надад давтагддаг арьсны онцлогууд ингээд царайны төрхөө хүртэл давтагдаад эхэлдэг учраас хамгийн их одоо миний эмзэгэлдэг наслалтаа яагаад гэж юм гэхэлэр 30 наснда та хичээгээгүй бол 40 наснд чинь үр дүн нинлэн да гэж л хэлж байгаа юм шиг л байдаг байхгүй юу? Манайхан чинь 20-таад ингэж гүйж агаад гинт 30-таад үе гиснэ. За яах гиснэ 40-т дээр бурхан миний болцсон бэ би чинь ингээд л агаад заагаад байгаа юм шиг харагдаад байгаа. Тэгээд нэг будчихсан эмэгтэй маань хэлсэн юм л та 45 гарсан. 45 хүртэл бол зүгээрсэн гэдэг байгаа. Би 45 хүртлээ зүгээрсэн гэдэг. Хизээч тийм юм байхгүй л дээ. 45 хүртлээ зүгээрсэн чи гэнтэл нүүр унаал ороод ирэх шиг болсон. Нар гэл унах шиг л боллоо. Ямар сони юм бэ? Би ч одоо ингэж хөшөрдөг юм да. Одоо яах вэ гэд. Тэгээд л уул нь бол одоо 30 наснаас нь ингээд энийг 45 ч юм уу 40-оос дээш насыг ярихаар яалтч 30 ингээд холбогдоод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр та 30 дээрээс нөгөө нэг хийхстэй одоо арчилгаа тэр үеэс одоо ингээд энэ үедээ харамсахгүй байх юм чинь тэр үеэс эхлэх байсан болохоор л тэгэж хэлээд байгаа. Гэтэ одоо оройтсан гэж байгаа юм биш. Зүгээр тэр үеэс яасан бол одоо арай нэг нандаж арай наан явдаг юм аа л гэдэг ялгааг би энэ олон хүн будснаас мэдсэн. За тэгэнгүүт тэднэрт юу байна гэхэлэр их гоё арьстай эмэгтэйчүүдээс асуухлаар өдөр алга маск тавьдаг тухайгаа ярьдаг надад. Үнтэй хямдхан юус хамаагүй. Тэр маскны сайн чанар өвч хамаагүй. Гол нь өдөр тутам тавих гээд. За өдөр тутам тавьдгүй болохгүй өвлийн үйлрэл дамаандаа цөөхөн тавих хэрэгтэй энэ төр гээд би өмнө уншдаг байсан. Тэгтэл бодит амьдралаас маань зөрчсөн тэр уншижсэн зүйл маань үнэхээр бодит дээр бол өдөр тутмаа тавьдаг эмэгтэйчүүд маань илүү гоё ярьстай байгаадсан байхгүй. Тэгээд нэгт бол энэ байна. За хоёр талахаар яг 30-аас эхлээл одоо арьс маань багаар ингээл нөгөө эластин ч юм уу коллаген ч юм уу нүүрнийх нь одоо баг нь ингээд таны ингээд үп гэж өргөжсэн багнууд чинь нэг би чадахгүй нэ гэл ингээл унсаар байгаа л унж эхэлж байгаа чинь л завх одоо энэ хацрын одоо хамрын хоёр талын эхлэлүүд танд харуулж байгаа байхгүй би унтлаа гэл тэгэл тэгжээд л би гуйжуул чадахгүй нэ надад арьсаа дийлэх боллоо шүү гэл ингээл гуйчгаа болол өөрөө гойжуулаарай наад матгаа гэдэг ингээд хайж эхэлж байгаа байхгүй хөрх юмтна. Уг нь хилээд л гай та нарт. Ингээд над зөвхөн хүний чинь одоо хүний уруул тарьсан арьс нүдний одоо зөвхний арьс хоёр чинь энгийн одоо дух хацарны арьсыг бодвол арай нэмхэн арай өөр арьс байдаг болохоор төрүүлээд төгсөрч гээд байдаг.
Тэгэхээр зохиндоо ягаад нэг муу дос өөрийгөө зохиныхоо нүрнийхөө юугаа ялгадаг ингээл гэдэг штэ. Тэр ихтэй гарныхоо хөлнийг ялгаа юу байгаа ингээл эрчүүд болдог гэж ярьдаг штэ тий. Гэтэ яг бодит амьдрал дээр чи ялгаатай байгаа дээ штэ тий. Арсна ингээд өөр гэдэг байхгүй юу. Тэгээ энэ тухайн эрчүүд бол ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэдэнд бол нөгөө 8 энэ нэг билүү. Нэг юм дотор 8 зүйл байдаг зүйл гээл те. Моторын дос, нүүрний дос, шингэн сав, сайз гэх бүх юм хийдсэн нэг дос хүртэл байдаг гэдэг шиг. Гэтэл эмэгтэйчүүд маань ингээд салгаж хэрэглээд нүднийх одоо эргэтэн болгон дээрээ л нэг юм тавиал явахгүй л болохгүй. За тэгэнгүүт ингээд би одоо ингээд би нүур боддог учраас би нүрний талаар ярих хэрэгтэй гэсэн зүйл энэ гоо зүйнд ерөөсөө байдаггүй. Би давхар маш олон зүйлийг сурч мэдчихэж тэр одоо юугаа ганц одоо гоо зүүн ганц мэд эзэмшсэн мэрэгжлээ илүү үнцэнтэй болох байхгүй юу? Эмэгтэй хүнээ та гой бодчих тэгвэл гой харагдана гэдгээс илүү би та арьсаа гой арчилчих. Арьсыг гой болгохын тулд хуйхны арьс чинь нүрний үргэлжлэл шүү гэдгийг бас хэлдэг юм. Хуйхны арьс нь. За үс ярих нь. Нүүрний үргэлжлэл. Өөрөөр хэлбэл ингэдгийн одоо нүрний чинь чигний бас нэлээд хэдэн хувь 70-аас их хувийг хувь хаваад байдаг гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тэр хураашаа дахлаар урталд одоо 1000 лагийн хэрэглээд бас үр дүнгүй. За ялгаагүй хүний бие чинь ингээд толгоон хэсэг нь тасарсан үлдсэн өөр юм байгаад байгаа юм биш үү? Ингээд л үргэлжилсэн арьс шүү дээ. Тэгэнгүүт хамгийн их гуйжилт явагддаг арьс бол нүур. Тэгээ 30-аас хойш гуйжуулагчаа битгий нэг физик гуйжуулагч хэрэглээчтэй гэл хэлмээр л байдгийг. Физик гэдэг нь болохоор физик болон химийн гэсэн хоёр төрлийн гуйжуулагч байна. Физик гуйжуулагч нь бидний мэддгээр нөгөө скраптай шууд ингээд бэржгэртэй эсвэл хуйларч унаад байдаг. Ингээд дөрхөнгүүд ингээд филэн хийдэг, ингээд бөмбөрөөд байдаг. Тэрнтэй хамт арьс ундаг. Тэр болохоор яг 20 хүртэл замаатгүй 25 хүртэл болоод байгаа юм. За 25-аас хойш эсвэл 30-аас хойш болохоор бид арай жаахан бидний жоохон хүч чармаалт гаргах гэдэг байхгүй юу? Хөөхөө өөрөө яхаа болчлоо гэж бид түрүү ярьсан шүү дээ тийм. Тэр нь болохоор одоо альфа гидроксиоксид, одоо бета гидроксиоксид гэсэн үндсэн юм нэр томьёотой одоо нүрийг ингэж одоо за нэг шууд хар үгээр хэлэхэд ингээд нэг арьс шүп гэж хулаад авчдаг. Энэ маань сэвх болон арьс шинчлэхэд нэлээд үр дүнтэй шүү. Тэгээ манайхан энийг аха бахаа л гэдэг. Ямар юм болчихсон. Аха баха. AHA BHA гэсэн үг байгаа даа. Шууд монголчлаад аха баха гэдэг л та. Тэгэхээр ийм байд. Тэгээд тэгэнгүүт би энэ гуйжуулагчийг ингээд хилээд ярангууд одоо эсэргүүцэх одоо энэ тийм ингээл дэмжихгүй хүмүүс байх нь байна уу? Та нар анзаарч байсан бол нэг юм улаан өнгөтэй юм ингээд хэрэглээд байхыг харжсан уу ч асуулаа. Хаашаага. Нүрээр ингээд түрхээд ингээд цэцгээд хорсоод байгаагаа ингээд бичлэг мэтлэн дээр ч юм уу? Би анзаараагүй юм. Анзаарж байгаа. Хадаастаа тос гэдэг байгаа нь мөн үү? Биш үү? Бас тийм байх хараагүй юм байна. За тийм гуйжуулагчны талаар ингээд бас оруулаа. Тэгээд нэг эмэгтэй над дээр ирж би энэ одоо тухайга пэйж дээр айгүй хөөрхөн ингээд мэдээлэл болгоод ингээд оруулаа л гэдгийг. Тэгээд хүмүүс яг тухайн юуг сонсдог гэж нэг боддгоо тэгэл яхаа сонсох нэг нь сонсон л эзгээд хайцсан байсан чинь над дээр нэг бодуулсан эмэгтэй эрэхтэй би чиний тэр гуйжуулагчийг авсан чинь миний одоо нөгөө будахаар ингээд сүрдэгөөд идэг гэсэн юм алга болцсон шүү. Нүүр ингээд нэг тийм барцаагаад байсан зүгээр болцсон шүү гэд ингээд ярьж ялээ. Тэр чинь харин зүгээр байсан би өстө мэддэггүй байсан мэлээ гэд ингээд ярих жишээний. Тэгэхээр би нэг ч гэсэн хүн үрдэн аваад тэгээд тэр нүүр гоё осныг одоо тэр эмэгтэй гол нь 30-аас дээш настай байсан болохоор илүү үйлчлэгээ авсан байна л да. Тэгээд одоо бид хэд бол тэр чинь байнга хэрэглэх юм биш шүү дээ. 7 хоногт нэг юм хоёр удаа л нэг байхтаа л би бол нэг л хэрэглэдэг. Тэгэхээр нөгөө нэг бид хэд шинэ арьс төлжүүлэх гэдэг л та. Шинэ арьс гаргаж ирээд ах юм бол цаанаас нь шинээр төрнө. За ингээд та хэдд маань чухал зүйлүүд маань нэгт чигээ алдахгүй тулд бүтээгдэхүүнээс гадна салфетик маскуудыг явсан дээр гэж бодож байгаа. Хоёрт нь миний л анзаарж энэ олон жил энэ олон хүн бууцны дараа мэдэж авсан зүйлс. Би ч өөрөө их зүгээр авахгүй уншиж судлаа. Англи номыг шууд онлайнаар аваад уншаал энэ. Гуйжуулалт нь юм чухал. Тэгээд дараа нь мэдээж та хэд маань ретинойл гэдэг одоо орцыг гэх юм уу. За бидний мэддгээр витамин С гэлтэнгүүд ойлгоод байгаа юм те. Тэрнтэй л ижил зүйл гэх юм уу. Нэгэн төрлийн бас нэг хими элемент гэх юм уу. Ретинойл гэдэг нь болохоор А витамин л гэсэн үг. Ретинойл хэрглэж эхэлснээрээ та хэдийн маань арьсыг өргөж чангалах юм л да. Тэгэхээр тэр маань ингээд дангаараа бүтээгдэхүүн болж байдаг байхгүй юу? Тэнгүүд өвчлөлийн эсрэг бүтээгдэхүүнүүдийн орцыг харангууд ретинойл орцсон байдаг. Тэнгүүд тэр айгу
бага орцоор хийсэн байдаг. Гэтэл бид хэдэд одоо тухайн за бүгдээрээ нэг ретинойлыг 15-оор илэрхийлье. 15-оор илэрхийлэхэд би таны одоо өгшрэлтийн эсрэг бүтээгдэхүүнд нэгийг л оруулчих. 10-аас 1-ийг хийчихье. Тэгээд та тэр бүтээгдэхүүнийг 10 удаа авч хэрэглэж 10 хэрэглэсэн. Нэг удаа хэрэглэн очрын чинь маркетинг. Тэрний оронд би шууд дангаар нь авчдээ. Арьсаа харлаа, миний арьс нь хүчсэн байна. Батхтай болсон байна. Эсвэл ингэсэн байна гингүүтээ шууд яг тэрэнд хэрэгтэй орцуудаа ингээд дангаар нь салгаад авчдаг байхгүй. Тэнгүүтээ бүтээгдэхүүнүүддэг хэ дундуур одоо бүргэр шиг тосоод өрхлөө нөгөөтгөө авчууллаа ингээд. Бид нар чинь нөгөө нэмэлт одоо бүтээгдэхүүн ууж хэрэглэхдээ сайн одоо ДЦ-гээ уухтай сайн мөртлөө нүүрэндээ бас нэмэлтүүдээ хэрэглэхгүй л байна л да. Тэгээ яах вэ? Тэгээ гоё гэсэн болгоныг авч хэрэглээд яваад тахлаар бас яг бас үнэхээр туршилт хийлгээл явж идэг штеп бүгдээрээ те. За авч. За зохих гэж яаж идэл гинт зохихоо болол ирэнгүүт нөгөөдөг чинь таарсангүй. За одоо тэгж байгаа л өөр юм авъя да гэл. Энэ одоо хамгийн их эмгтээчүүдийн санхүүгийн хувьд болоод хохирдог ганц зүйл нь гэж хараад байгаа. Тэнгүүт одоо энэ ретинойлыг одоо та хоёр асуусан болохоор яг өчн нэмхүүдтэй бол ингээ онцолж хэлээд байгаа. Тэрнээс гадна бол одоо жишээ нь хүчилтийг, батганых гэл ингээ зөндөө нэртэй юмнууд байна. Манайхан зөндөө мэддэг болсон. Энэ талаар аягүй сайн мэдлэгтэй болсон. За ингээд ретинойл хэрэглэснээр таны арьс ингээд өргөгдөх нь урчлээд тэнэлэх юм л те. Магадгүй та дөнгөжил хялгасан урчлээ зохиод тойроол эсвэл уруулаа тойроо ч юм уу дөнгөжил эхэлж байгаад энэ бол шууд аварч. Тэгээ шүп гээл тэнэлгээл өгч. Ямар тийм аягүй гоё байгаад. Тэр гуйжуулагчийн талаар би жоохон дэлгэрүүлээд асуучих. Яг заяагийн ярьснаар бол би буруу гуйжуулагчаа хэрэглэж байна. Бөмбөрж ундаг. Тэгээ ерөөсөө алийг мэдэхгүй л нэг арьсаа жоохон гуйжуулчих гэж бодоод. Тэр хуурдаг нь одоо би гоо сайхны газраас очиод асуухаар юу гэж асууна гинэ. Яг тэр гэхээр одоо бүтээгдэхүүн сурталчилсан хэрэгт орно л доо тэгж болохгүй. Яг юу яахгүй л дээ. Би болохоор тэр нөгөө нэг одоо Монгол дэлгүүр дээр гүгэд очиод авах газар бас нэг хаахтар байдаг юм аа. Би болохоор онлайнаар Америк бараануудаас захиалаад авчихдаг л да. Тэгэд энэ брэнд маань бас нөгөө тийм үнэтэйч юу биш болохоор угаасаа нөгөө нэг drugstore юм болохоор ordinary гэд юм юу харж байсан уу? Харж байгаагүй. Одоо ингэсэн болов юм. Ингээд түрхчээд ингээд тэр чигтээ хуураад салбитгын маск шиг ундаг гуйжуулагч юм уу? Бас шиг зүйл байхгүй. Гэхдээ айгүй хорсоод л өвдөөд л байдгийг. Тэрх үед дэвчгэж яах хэцүү. Гэтэл ингээл угаасны дараа бол арьс бол ингээл айгүй гоё шинжлэхтэл би нөгөө миний арьсны онцлог бунтай ч юм уу нүгэлтэй ч юм уу арьс байна л да. Юу гэж байгаа юм гэхэлэр холимог батхтай эмзэг сэвхтэй байхгүй юу? Тэгснээ хүрцлээтэй. Байж болох бүх юм нэг дор гэдэг миний арьсан дээр. Тэгээд намайг үнэхээр миний бүх ингээд чадварыг ингээд сордог. Тэгэнгүүт энэ сорил маань их олон хүнд буян болно. Ягаад гэхэлэр батгатай бол яах вэ гэхээр би яаж батгаад арснаа хилчиж байгаа. Соривтой бол би яаж сорио арилгаснаа хилчиж байгаа. Өвчлөлттэй бол би яаж өвчлөлтөө арилгаснаа хилчиж байгаа. Нөхцөлттэй бол яаж нөхцөлтөө арилгаснаа. Тэгээд унжсан бол бас яаж унжилтаа даваад ийн гэдгийг бас хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр над дээр хэдийгээр ийм тохиолдоод байгаа ч гэсэн эн чинь бүх хүнд тохиолдож байгаа асуудал болохоор айгүй хүнд хэрэгтэй зүйл болчихж байгаа юм. Улаан гуйжуулагчны хувьд болохоор би нөгөө нэг ordinary гэдэг тийм брэнд гэдэг байхгүй юу? Энэ брэнд чинь Америкийн одоо зөвхөн боломжгүй үнэтэй брэнд гэдэг тоонд ордог. Тэгэхээр хин бугаан ч авчиж болно. Тэгээд ийм нэг одоо бидний мэддгээр бол одоо серум ампул шиг ийм савлгаатай тусдаг. Тэгээ ингээд тусааж байгаа л төрхчингүүд жоохон хорсдог ч гэсэн хэсэг хугацааны дараа ингээд нүүрэн дээр чи хууларч унах арьс харагдахгүй ч нүдэнд чинь эсвэл төрхөж байгаа бүтээгдэхүүнээр чинь танд мэдрэгдэнэ. Миний хувьд болохоор нөгөө сэвхэ болон батганы бор сориудыг ингээд өнгийг бүдгэрүүлэх зорилгоор хэрэгэлдэг. Тэрэн дээрээ над дээр угаасаа мэдрэгддэг болохоор би аягүй сайн одоо болохоор заримдаа таны төрхөж байгаа биш угааж байгаа шингэн савнд юм уу эсвэл өөр нэг ингээд нэг удаа хэрэглээд дуусгадаг зүйлүүд дээр оруулдаг болсон мөлий. Эмэгтэйчүүдтэй онцлоод яг энэ нэгэн одоо хэрэгтэй мэдээлэл түгэж байгаагаа үүднээс нэг хоёр төрлийн юм хэлчихье. Одоо тухайн одоо арьс арчилгааны компани хоёр төрлөөр үйл ажиллагаа явуулж анханасаа ингээд үйлдвэрээс гарч байгаа. Нэг нь болохоор одоо косметик чиглэлээр буюу ерөнхийдөө ингээд нэг гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүн гаргаж байгаа бол нөгөө талдаа болохоор дерматологист буюу одоо ингээд арьс арчилгаа, арьс судлал, арьс эмчилгээний одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулж ингэж хоёр тишээ салж ажилтдаг л да.
Тэгэнгүүт одоо жишээ нь Хангук косметикч гэдэг юм уу бидний мэддгээр өөр бишрэл косметикч гэдэг юм уу ингээд өөрснөө компани нь манай косметикээр үйл ажиллагаагаа явуулдаг компани юмаа гэд хэлээд байгаа байхгүй бид нарт өгнө. Энэ нь ямар учиртай гэхээр өнөөдөр миний түрхэж байгаа энэ кремний суурьнд энэ тос яг болно ингээл гаргаж байгаа болохоос энэ одоо тос маань таны арьсыг эмчилнэ гэж бол ерөөсөө тэднэр хэлээгүй байхгүй. Эсвэл таны арьсны гүнт очиж нэвтэрнэ гэд ерөөсөө тийм юм яриаггүй. Зүгээр л энэ одоо энэ кремэнд энэ тос яг гоё чийг нь таарна гэдэг юм тэгэж үйлдвэрлэгдсэн байгаа гэдгийг. Тэгэнгүүт нөгөө тал руугаа одоо эмчилгээний зорилттой тоснууд байгаад байна л да. Тэр нь болохоор одоо бидний мэддгээр нөгөө нэг монсын оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд бас байгаад байна. Тэд нар бол яг ингээд Францаас ч юм уу те тэд нар болох тэр Америкаас яг ингээд судалдаг байхгүй юу одоо за жишээ нь та нөхцөлттэй тослог гардаг арьсвал энэ тосонд ямар ч тос агуулгадаагүй тос гэдэг ч юм уу те одоо тэгэнгүүт тэр тосын түрхээд үзэнгүүт бүр ингээд түрхээл хатаад байдаг ч юм уу те ерөөсөө ингээд миний арьсны онцлог ингээд тослогоосоо олж батг гараад батган өрөвсөд ингээд ахаг цаанаасаа судалж мэдсэн байна шүү дээ. Тэгээд ингээд юм гараад тэгэнгүүт тийм тос биш ахиж юм гарахгүй байх тал дээр нь анхаардаг ч юм ингээд л бүр нэг яг л зориулагдсан юм бол зориулагдсан юм шиг л гарч байгаа. Тэгэнгүүт тэрэн дээр ч гэсэн бидний нэг анти эйжин гэдэг өгшрэлтийн эсрэг ч юм урчлааны эсрэг гэдэг бүтээгдэхүүнүүд дээр ч гэсэн ингээл яг одоо косметик төрлийнх нь бид нар худалдаад авчвал хизээч арьс чи өргөгдөж таталтахгүй юм байна л та. Тэгэхээр л яг тэр нөгөө зорж судалж туршилт хийж тест хийж агаад гаргаж байгаанууд бол яг л таны аль хүртэл үйлчлээд аль нь дээр нь очихын одоо ингээд би нэг юу ном уншиж байгаад нэг юм мэдэж авсан байхгүй юу. Гоо сайхны салбарт ер нь бол ийм хууль гэж бас байдаг л юм байна. Тэгэнгүүт ямар нэгэн байдлаар таны гаргасан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд шууд нөлөө одоо үрдэн шууд өөрчлөлт өгөхөөр үрдэн үзүүлдэг байхыг хориглодог. Тэгэхээр тэр нь юу гэж байгаа юм гэхээр огшролтын эсрэг юм дүрхэнгүүд шууд нүүрч ингээл тэнийгээл татагдаад гэж болохгүй юм байна л та. Аажмаар бол болно. Урт хугацаанд болно. Гэтэ шууд тгийхийг бол хориглодог. Тэнгүүд манайхан нөгөө нэг тим маркетинг гэдэг аюу их хурдтагт тийм л л те нөгөө ингээл хаста нэг 10 нас залуучин гэдэг юм уу. За дамаанда нөгөө түрүү асуусан насныхаа сэдвэн дээр л яриад байгаа. Тим юмд одоо гүйж очивол за эсвэл нөгөө аппаратанд ороод ингээл өргөөж чангалчих юм шиг ингээд хахад цаанаасаа тим юм байгаад ах чинь юу гэж тэд маань ингэж тим юм гарах вэ дээ. Яг урт хугацаанд өөрчлөлт гарахыг бол үгүйсэхгүй болно. Гэтэ ийм юм байдаг. Гэтэ тэр олгон хүмүүс бас мэдээд байдаг юм байна. Би нэг жоохон хоббитэй гэх юм уу да ийм талын юм уншиж ирсэн судалгаа хийсэн хайд юм байна. Айгуу дуртай. Бүр ингээд хэдэн цаг аарч хамаагүй уншаалаа. Бүр ингээд ухаал цааш нь оруулаад тэгээ эн чинь юу гэсэн үг юм гэж юм ингээл эсвэл ингээд юмны орцыг харна. Орцын айгуу сайн уншина. Энэ тэгээд яг ямар учиртай бол гэдэг ингээд миний их сонирхлыг татаад идэг. Ямар сонирхолтой юм бэ гэд. Тэгээ одоо ч нөгөө нэг гой нүрэ будахаас илүү гоё арьстай байх нь илүү гоё мод болсон шүү дээ. Тэгээд бүх юм байглаараа байдаг цаг үе эртэн органик гэдэг үгийг баг мэдгүй ч хөнгө боллоо. Барилга нь хүртэл мод болчиход байхад хүн нь өөр органик байхгүй яах вэ те. Тэнгүүд будахгүйгээр илүү гоё эрүүл гоё хөөрхөн харагдах гэдэг шүү дээ. Тэнгүүт нөгөө арьс маань ерөөсө болж өгдөг те. Эвтэйхэн гоё цэвэрхэн будаагүй юм шиг байдаг харагддаг гэсэн бол бид хэд ч гэсэн кремтийн хэрэг юу байна вэ те. Тэр шиг л харсан дээр амар чухал ач холбогдол өгдөг болохоор ерөөхдөө ингээд айгүйх судалнаа би чих уншаалаа. Тэгээ өөр дээрээ бүх туршилтаа юм. Хэвээ аалж өгөөш. Тийм ээ. За 40 насн дээр бол их дэлгэрэнгүй сонсчлаа. Хоёлаа ч их төвчээртэй байлаа. Хэрэгтэй байсан болохоор одоо харин 20-ад нас болоод 30-ад насн дээр яг тодорхой юу анхаарах хэрэгтэй вэ гэдгийг товчхон хэлье. За тэгээ. За 20 нас дээр бол ерөөхдөө арьсанд нэг санаа зовдөг ч нас биш л юм л да. Ягаад гэвэл шилжилтийн үе өнгөрцөн. За эмэгтэй болцсон. Тэгэхээр тэр хэдд маань нэг айхтар асуудал гэдэг юм байхгүй. Харин тэднэрт анхааруулад ганцхан хэлэхэд яг л нөгөө түрүүний ярьсан миний бүх юмны үндэс ахгүй нөгөө бүтээгдэхүүн буруу сонгосноос олж өөрсдийн арьсны онцлогийг өөрчлөх холимог байсан байж байгаа болоод хуурай болцсон ч юм уу. Өмнө нь юм байгаагүй одоо юм болцсон гэж хүмүүс айгүй их ярьсан. Тэнгүүд тиймэрхүү юм дээр л алдаа гаргацдаг. Өөрөөр хэлбэл та хэд маань одоо магадгүй нэг 16-аас 20 насны хүүхэдтэй гэж бодоход одоо та хэд маань хэлэх ёстой л доо. Юу хэрэглэх юм?
Та нар маань өөртөө мэдгүй болохоор нөгөө хэд чинь бүр огтоос мэдгүй байгаа. Тэгээд өстой хүний хэлсэн болгоныг л аавна. Энэ гоёг ин тэр гоёг ин тэр хэрэгэлсэн болохоор гоёг ин гэдэл ингээл явчихаа. Тэгэхээр энэ дээр болохоор яг арсныхаа онцлогийг мэдээд миний хэлснээр одоо тийм косметик чиглэлээр явдаг компани бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж өнгөн давхаргаар биш эсэргээрээ бүр үндснээсээ ингээл зөв юм хэрэгжилжүүл угаасаа арс чи угаасаа өөрийн хүссэн хүсээг гоё болоод гоё цэмбигээд л ирнэ. Хүснээр ч гоё болно. Энэ одоо 20 хүртэлх насны охид манай охин яг тэр насны байгаад байна. Яг нөхцөр нас тавьцаа. TikTok-оор хүмүүс их хэрэгжилжээвэл тэнд их сурталчилжээвэл сайн бүтээгдэхүүн байдаг гэсэн ойлголттой. Намайг ч гэсэн одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүн гоо сайхан сонгоход та TikTok үзжээ гэдэг байхгүй. Тэгэхээр ээж охин хоёрын зөрүү гарна. Миний охин тэр чинь хүн зүгээр өөрийнхөө хэрэгжилж байгаа юмыг сурталчилж байгаа юм биш үү? Чи тэрэнд хуурдах гээд байгаа юм биш үү? Ээж нь бас давхар хуурдчих юм биш үү гэдэгтгийн. Яг энэ судалж үзсэн бол аль талтай байна? Юу л да нөгөө манай дүү чинь 13 таахгүй юу. Тэгээд нөгөө луунтай пад авах гэсэн ингэдээсэн байхгүй юу. Тэгээ яах гэж байгаа юм гэсэн чинь ингээд нарлуу хараад падаа тавиад ингээд гармаар байна гэдэг байгаа. Яаж байгаа юм гэсэн чинь TikTok дээр тэгээд нэгнэ ингээд цонхны гэрэлд падаа тавиал өглөө хөшгөө татааллаа гинэ. Ерөөсө тэр их гоё байна гин. Тэгээ энэний төлөө юу гэсэн чинь зүгээр л энэний төлөө. Тэгээ пад ямар учиртай ингээд чигшүүлдэг пад хэрэгтэй байна гэдэг байгаа. Тэгэхээр миний бодлоор бол пад бол ихэнхдээ цэвэрлэгээний зорилтоор гардаг гэж ойлгож байна. Дотроо гэтээ орц найрлагын хувьд бол янз байна чигшүүлдэг ч юм уу. Гэтээ ер нь бол ихэнх нь пад нь цэвэрлэнгээ чигшүүлдэг ч бас байна. Гэтээ ингэж маск болгож ингэж тавих нь их цөөхөн л ах. Гэтээ байх нь байгаа. Гэхдээ ер нь бол ихэнхдээ цэвэрлдэг. Тэгэхээр энэ цэвэрлэгээний юм штэ гэдэг хэлэнгүүд. Тэгээ чиний арьсан тохирохгүй бол яах вэ гэдэг юм. Тэр мөр бол хамаагүй юм байна. Зүгээр тэгэж харагдах нь их гоё. Тэгэхээр одоо манайхан инфлюенсер гэж ярьж байгаа штэ ингээд нөлөөлж байгаа хүмүүс маань эсвэл үзэж байгаа хүмүүс маань ингээд ийм арьсны онцлог тохирсон тухайн бүтээгдэхүүн юм учиртай гэдгийг ямар ч тайлбаргүйгээр ингээд явж байгаа болохоор хэвээ хараар л авдаг юм байна л гэж. Хэвээ юу дуртайгаал туршдаг юм байна л та. Тэгээ би болохоор дүүгээ ингээд дагуулад үнэхээр хүсэхгүй муухай хайрцагтай тэр тоснуудыг авч өгдөг. Энэгээр чи би яахын гэмээр тийм муухай. Гэтэ тэ гашуу юм болгон ирүүл байдаг шиг л амттай юм болгон ирүүл биш гэдэг шиг л тосон дээр ч адилхан. Гой үнэртэй биш зүгээр л юу ч үнэргүй гой савтай биш зүгээр л энгийн л нэг цагаан бөөрөнхий савтай тийм юм нь яг үндэ амар ирүүл сарал байгаа байхгүй юу. Тэгээ чи ийм гой арьстай bijж битгий энийгаа ингээд юу ч хамаагүй хэрэглээтэй гуйж ийн гэд би өөрөө ингээд битгий ингэ тэгдгүүн байхгүй юу. Чи наад нүрээ яагаад ингэ гойжуулаад байгаа юм? Одоо надад чи өөрөө гойж штэ чи хүлээгээ байж ээж гэдэг юм. Ингээд л байдгийг. Тэгэхээр та хэдийн хувьд ч гэсэн 20 насны охтуудтай магадгүй үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн 20 дотор охтууд маань байгаа бол битгий одоо та нарын ярьсад ерөөс асуудал ерөөсөө байхгүй байсан ч тэр асуудлыг зөв юм хэрэгжилж арилгана уу гэхээс биш одоо ингээд TikTok-ийн за одоо магадгүй энэ анваа ч үлээ нэг брэнд байгаа штэ. Мэдэн цаадвал чинь сонсоод мэдж байгаа заяа. Одоо ингээд энийг сонсоод л мэдчихэж байгаа. Тэнгүүд тэд нар ч ингээд тэрний тэр гоё юм те, энэ гоё юм те, Торедоны тэрстэй гоё гэж штэ мэдэж тэгэл ингээд л явчих юм. Тэгээд хэрэгсэн чинь муухай мэлээ. Тэгэл хайцсан ч ах шигтэй. Тэгэж мэхээр тэгэл яг санхуугаас гадна арьс одоо гоо сайхны бүтээгдэхүүний гаршил хизээж ярилдаг байхгүй. Нэг амар юм. Би энийг өөрөө биеэр өвдсөн байхгүй. Ингээд юм туурчдаг. Тэгээд тэнгүүд яг тэр орц орсон өөр нэг юм хэрэглэнгүү дахиад хатардаг. Хизээж харилдаггүй, бүр хизээж харилдаггүй. Би ч нөгөө сэхвэ арилгах гал тэр нь сэхэн сайн, энэ сэхэн сайн гэхээр нь л бүгдийг нь очиж хэрэглээд байдаг байсан чинь харшлаад тэгээд одоо тэр юу орсон байсныг мэдэхгүй ч гэсэн би одоо тэрний нэг юм орсон л байсан болоод л шууд ингээл биржигээл олон жижигэн цэгнүүд, дулаан цэгнүүд нүр дүүргэл гараад ирдэг. Тийм тэгэхээр энэ бол ингээд идэгдгүү ингээд байнга өдөөгцөөр л байдаг зүйл юм байна гэдгийг бол ялгаж өстө биеэрээ мэдэрсэн. 30 насн дээр болохоор нөгөө харамсахгүй байх нас байх нь шүү дээ тийм. Мэдээж гуйжуулалтан дээр анхаарах нь тэгээд ерөөсө бүх арьсны цэвэр нууц чинь чиг шүү дээ тийм ээ. Чигийг яаж өгөх гээд байна гэхэлэр нөгөө косметик чиглэлийн юмнууд арьсны гүнд чиг яг туултал өгдөг байх нь шүү дээ. Хүмүүс ингээд эдийн нэг жижигэн цэгэн одоо ийм батгануудтай явж идэг байхгүй юм инг шиг цэг ингээд балаар ингээд зэглэсэн юм шиг. Тэр болохоор нэг арьсны гүнд чиг очоогоогоос болоод гарч ирээ. Тэгээ сүүл рүү тэр нь минг шиг мах болоод хувирчдаг байхгүй юу. Тэгээ тэр ингээд түүл гэж авдаг амар өвддөг. Тэгээд энэ мэтчлэн ингээл ууг нь бол арьс чи өөрөө хилдэм л та юм гараал байвал
хөрөхгүй байна хөө надад ч юм биш. Жижигхэн цагаан батхнууд гараад байвал хүү наад бүтээгдэхүүн чинь цаашаага явж очихгүй өнгөн дээр нь ажиллаад байна штэ гэл. Илээд л байгаа амханда. Тэгэхээр нөгөө талынхаа одоо илүү нөгөө судалгаатай бүтээгдэхүүнүүдээ одоо илүү нөгөө дерматологист одоо дерма чиглэл арьс сүмний судал руугаа анхаардаг компани бүтээгдэхүүнийг хэрэглээч л гэдэг юм. Тэгэх юм бол илүү нөгөө нэг хийх ажил аягүй сайн. Ажлаа мэддэг гараад байхгүй. Тэгэхээр нөгөөдөл нь бол яхаа өнгөн дээр таныг хөөрхөн гялцуулаад өгч болно шүү дээ. Нэг асуулт байна. Одоо бид нар бол арьс арчилгаа нэлээ ярьлаа тий. За тэгвэл нүүр бодолтод мейкап хийх мэдээж байнга мейкап чин тэр очихгүй. Өөрөө өөрсдийгөө бодохын тулд миний хувьд бол нөгөө бүтээгдэхүүн сонгох гэдэг асар чухал юм байна. Тэгээ ингээ гараад явхад айгүй олон дэлгүүр байна. Тэр дэлгүүрүүдээс энэ айтаар ингээл өнгийг харж байгаа л авчдаг тэнэ ч юм уу тий. Юу ч байсан ер нь тэгээд авчдаг. Гэтэл гаралт нь өөр гэдэг юм ба шүү дээ. Гэдгийг би саянаас л мэдлээ шүү дээ. Тэгээд яаж бүтээгдэхүүнээ сонгож авах зүгээр идэм мейкап хийхэд. Тэгээд за би энийг их бас л давчилгаал ингээл зэгцэлгээл үзэтгэе. Ярахаараа л ингээ углуургыг олох гээд гүйждэг болохоор нэг тийм урт ярих гээд байна. За одоо шүү дээ. Та хэд маань одоо эхлээд өөрийнхөө төрлийг сонгочих. За сонгоё гэхээр бүгдээрээ ингээл нэг юм сонгодог юм л да. Тод биш бүтгэн гэдэл эхэлнэ. Тэнгүүт нөгөө тэгвэл одоо та бүтгэн бодд юм солонгос гэл ингээл сонгуулчингууд тэрчээсд гардгүй юм бэлээ. Түрхэд гарахгүй юм гээл. Тэгвэл Америк нь гэтэнгүүт тэрчээсд амар тод гараад л гэдэл ингээд л эдгий. Тэгэхээр альва юмд тун хачир гэж байна л да. Та Америкч бай, солонгосын ч бай. Солонгосоо сонгосон бол санхандаар Европоо сонгосон бол зөвлөхөн хөнгөө авч гэдэг юм юу гэдэг те. За тэгээд ерөөсөө л довчлоод бүтээгдэхүүн болгон дээр нь хилээ явчих. За нэг нүүрнийхэн досны хувьд цэвэрлэгээний хувьд бол мэдээж тэрэн дээр анхаарахын талаар зөндөө ярьсан учраас үүнээс хойш нарны досноос хойш ингээд мейкапын амтлагийнхаа орж ирнэ. За тэгээд тэд маань яаж орж ирэх вэ гэхээр эхлээд праймер орж ирдэг аахгүй. Праймер гэдэгэнгүүд манайхан праймер бэйс хоёроо айгүй ингээд сольж боддtiin билээ. Праймер бэйс хоёр чинь нэг л зүйл гэдэл. За праймер гэдэгэнгүүд праймер чинь нөгөө нэг арсны асуудал шийддэг найз. Бэйс нь болохоор өнгө шийддэг найз. Ингээл болоо. Хоёулаа яг сүүлд юм хөгжөөд нийлүүлээд гаргацсан юм байл л те. Гэхдээ л ер нь товч бөгөө тодорхой энэ праймер бол асуудал ямар асуудлыг өөрчлөө чиг нөхцөлдөж гэдэг юм уу. Өнгөний асуудал ямар асуудал вэ? Нүдний хөрөлт, хацрын улаан, батганы сарив, сэх дандаа өнгөнүүд. Энэ өнгөнүүдийг өнгөөр шийддэг байна. Өөрөөр хэлбэл улаан хацартай хүн ногоон бэйс сэргэлчих юм бол дарагдчихна. Нүдний хөрөлттэй хүн улбар шараар дарчих юм бол дарагдчихна. Бүх юмыг кремээрээ нүдэд тахгүйгээр ингэж өөр өнгөнүүдийг өнгөөр шийдээд кремээр жигдэлч нэгэн бод харах байхгүй. За ингээд праймер болохоор асуудал шийддэг байна. Бэйс бол өнгө шийддэг байна. Энэ хоёр өөр зүйл. Тэнгүүд бэйсээр праймер хийгээд яваад идэв. Бэйс чинь өнгө шийдэж байгаа болохоос асуудал шийдэхгүй буюу таны нөхцөлтийг дарахгүй байхгүй юу? Нөхцөлт ерөөсөө дарахгүй. Нөхцөлтийн чинь нөхцөлтийн праймер ингээд бөглөөд өгч байгаа. Ийм нэг овон том ингээд дэшэ гэд томруулаад харах юм л тэгж л харагдаж байна. Тэнгүүд нөхцөлтийн праймер төрчөнгүүд тэгшлээд өгчөж байгаа. Тэгшлээд өгчөнгүүд крем цаашаа ингээд орохгүй наан ингээд наалдаад зогсчихж байгаа байхгүй. Цаашаа орохгүй. Ер нь бол та хэд маань ингээд будагны наалт цав юм байна даа л гэж ойлгож байна. Эсвэл хамгаалт юм байна да. Будгийг маань цааш нь ингээд яахгүй ингээд хөрхөн байраад эн чинь наалт болоод зогсож идэх юм байна гэж ойлгож чадалж байгаа. За ингээд праймер яваад гэж байгаа. Бэйс яваад гэлээ те. Араас нь хин орж ирдэг гэхээр шууд крем найз шууд орж ирнэ. За шууд праймер дүрхэхэд юу гэж байгаа юм гэхээр крем түрхэхэд бэлтгэжлээ гэж л хэлж байгаа. Хүлээгээд байгаа. Нөгөө дос шиг хүлээгээд идэв юм л шүү хүмүүс. Праймера шингээнэ. Тийм юм байхгүй. Тэр нөгөө зориулт нь шууд түрх. Харин нарны тос мосондоо бол харж болно. Энэ дээр анхааруулаад хэлэхэд суур тоснууд дээр хитрхи тослог эсвэл нөгөө нүүрний олон комнуудаас бүгдийн түрхэд авах шаардлага байхгүй. Нэг юм уу хоёр л авахд болно. Нарны тосны өмнө суур усан юм уу? Нарны тос чинь тостой бол усан тос түрхчих. Усан бол тостой тос түрхчих гэдэг ингэж л яахгүй бол хит тослог нарны тос түрхчээд кремтчээд ахаар өдөөс хойш бодогч алга болчиход байгаа байхгүй юу? Урсаж унчаад. Тийм учраас бүгдээрээ одоо ер нь бол ингээд ус тос хоёр 50-50-аар нүүрэн дээр байх хэрэгтэй. Кремэн дээр ч гэсэн тосон крем, усан кремч гэдэг юм ингээд байгаад байна л та. Тэнгүүд та суурьнд нь тос хэргэлсэн бол тосон юм хэргэлсэн бол усан юм хэргэлсэн бол тосон нэгээд тэнцвүүлж явах хэрэгтэй. Энэ дээр нэг хүмүүс хэргэлзээд гайхаад байт юм билээ л те. Праймерууд дээр тэгсэн тэгж явдаг.
Тэгэнгүүт та одоо нөхцөлттэй хүн байлаа гэхэд нөхцөлтөн дээрээ дүрхчих, ураа шилтэн дээрээ чигшүүлдэг праймераа дүрхчих, нүдний хөхөрлөлтөн дээр улбар шар бэсээ дүрхчих. Ингэж яагаад нимхэн кремдчих. Кремийг тэгэл лк гэл олон дараад ах ерөөсөө шаардлагагүй. Нэг л бүтэн даралт бол хүний нүүрэнд хангалттай хүрдэг байхгүй юу? Яг л ингээл чигэд тэгэнгүүт одоо нэг одоо ингээд тойртой ирсэн болохоор хэлчихье. Хүмүүс ингээд айгүй хөрхэн цагаан боломрыг гэдэг идэх юм. Тэнгүүд энэ хоёр ингээд зөрөөд хөзөө би тэгтээ тэр үе өнгөрсөө гэдэг. Тэр үе чи өнгөрсөн. Одоо ингэж уддаг болсон гэл. Хөзөөнөөсөө дэш. Нүүрнээсээ ингэчтэй штэ нэг. Нүүрээ бужсан үлдсэн борлооноор хөзөрүүгээ хийгээл. Тэгснэ ингээд чихмхээ бодлоо. Тэхээ болцсон. Одоо эсрэгээр хөөш миний та нөгөө хөзөө нүүр чин зөр яачлаа. Хөзөөгөө буцсангүй тэгээд идэг байхгүй. Зүгээр их ч адилхан байгаа гэж би тэгдэг байхгүй. Тэр юу гэж байгаа юм гэхээр одоо кремээ сонгох ажил гарч байгаа. Тэнгүүт бидний одоо жинхэнэ арсны өнгө буюу биеийн арсны өнгөн дээр одоо толгой бие хоёрын зааг чи хүзөө учраас энэ заагийн хавцаал буюу 90 хавцаана кремээ тавьж үзгэнэ шүү дээ. Ингээд тавихад энэ хоёр ерөнхийдөө өөр өнгөтэй байдаг л да. Хийхдээ нүүрэн цагаан хүн байна, бор байна, биеэсээ. Тэгэнгүүт кремний өнгө маань энэ хоёр ингээд зааг дээр нь тавьж байгаа харьцуулж харахад амархан байт. Энэ өнгө хоёрыг яг ойролцоо очиж байгаа бай. Ер нь бол доотлол руугаа л харна. Эндээ маань ижлэх байх хэвээр. Энд дээр нэг анхааруулаад ч юм уу хүмүүсийн ерөөс ойлгохгүй байгаа нэг зүйл нь энэ нэг тоон байгаа байхгүй юу? Тоон гэдгийг монголоор хэлэх юм бол туяал юм уу та. Тэгвэл монголчууд одоо жишээ нь энэ ягаан туяатай хахад энэ талд саарал туяатай хахад байгаа байхгүй. Тэгвэл юу ягаан байгаа? Юу яриа явчих чигээд гайхаад байдгийн. Тэгвэл үндсэн кремний өнгө байлаа гэхэд тэрэн дээр одоо за бүгдээр нэг элсний өнгө төсөөлөе л да. Элсний өнгөн дээр цэнхэр өнгө, улаан өнгө, за тэгээ ногоон өнгө холжингууд тухайн элсний өнгө 4 өөр өнгө гарнаа да. Эдийн нэг өнгөтэй хайсан ч гэсэн тэрийг л хэлээд байгаа. Хүний арсны туяа байгаа. Бүгдээрээ ижилхэн бор шар, бүгдээрээ ижилхэн цагаан шар байгаа ч гэсэн одоо туяа нь өөр байгаа гэдэг. Тэгэнгүүт жишээ нь Монголд нүүт косметик гэх брэнд байна л да. Тэдний одоо 3 номер бүх монголчуудын маань ногоон туяанд таардаг байхгүй юу. Энэ мэдчихлээ ингээл кремнүүдээ ингээд бүгдээрээ 21 номерын 5 төрлийн нэг өөр брендийн 21 номерыг бүгдээр гаран дээр түрхэж үзэхэд 20 тавуулаа өөр өнгө гаргадаг жишээ нь. Айгүй сонирхолтой. Тэгэхээр тэрэнд тааруулдаг. Гэхдээ би монголчуудыг дийлэнхтэй саарал ногоон туяатай гэж онцолж эхэлнэ. Та нар бол бүгдээр ижилхэн л аваа гэсэн. Тийм. Тэгэхээр ихэнх л ногоон болон саарал туяатай. Тэгээд ийм туяан дээр нь одоо өнгөө сонгоол явчихдаг байхгүй. Тэнгүүд эн чинь нөгөө нэг та хэд нөгөө нэг W, N, C гэл дотроо бас тэмдэгтэй. Крем чин хэцүү байгаа шалтгаан цаана ийм ядаргаалтай олон юм байгаад байгаа болохоор тэр N, C одоо W гэдэг тэмдэг чинь нөгөө туяаг хэлээд байгаа. Та дулаан өнгө одоо энэ талд маань дулаан өнгийн хүн сууж байна. Энэ талд маань хүүтэн өнгийн сууж байна. Харин бид хоёрын дундын өнгө байна гэдээ сууж ин гэж ойлгоход одоо дулаан хүмүүс нь W Америкаас одоо Европоос крем авч байгаа бол W-гаар явна. Одоо юугаар явж байгаа бол хүүтэн C тэмдэгтэйг авах юм байна. Гэтэ хоёр 21 төрхөж болно. Гэтэ 21 W 21 C ч өөр гэдэг байхгүй. Туяа нь өөр гэдэг байна. Шиж одоо өөрөө 21 гэж бодсон. Тий. Одоо Солонгос болон Аз кремнүүд дээр болохоор тэрийг арай өөрөөр тэмдэглээд идэм билээ. Нийтлэхээр бол угаасаа warm, cool, natural гэл ингээл хэлээд байгаа. Дулаан хүүтэн гэдэг үгийг шууд үгээр нь хэлээд давчлал бичиж байгаа. Энэ бол ойлгомжтой. Тэнгүүд Азууд буюу Солонгос ч юм уу ингээл хятад матад өөр кремнүүд болохоор юу яагаад гэдэг юм бэлээ. Вими гэл шал өөр тэмдэг тавьдаг юм бэлээ. Омо гэл ингээл өсгөн нь хамаагүй. Өрсөн хамаагүй. Тийм болохоор ер нь Америк крем зүгээр л гэж боддог. Солонгос кремж бас зүгээр л дээ. Гэхдээ тэрэнд нэг өнгөний сонголт нь жоохон баригдмал байдаг. Ихэнхдээ суурьнд ягаан тоон тавьдаг болохоор манайханд жоохон хөрчгөөд харагдах гад байд. Манайхан чи ер нь бор шаргал шүү. Ер нь шаргал бор шаргал цагаан дуу ягаан дуу хүмүүс нэлээд цөөхөн. За заяагийн мэрэгжлийн талын сургалтууд боллоо тий бид хоёр нэлээд юм сонсож авлаа. Түрүүн ярианы ихэнх хавьд нэг хэсэг анхаарал татсан. Нэг зүгээр гоёлын хэрнээ хар цамцтай ингээл би орох гэж байгаамаа нүрээрээ гоёх гэж байгаамаа гэд одоо хүн боломжтой боломжгүй янз бүр байна. Тэрийг би ингээд тэр хүний оронд өөрийгөө тавьдгаа гэж яхад хүн ихэвчлэн өөрөө ямар нэгэн юмыг туулж шархалж идэгжээж хүний өмнөөс өөрийгөө тавьж чадах чадвар сурдаг штэ. За яг би хаанаас юун дээрээс эмзэглэж ингэх ёстой юм байна. Мэргэжилдээ сайн байхаас гадна хүн байх ёстой юм байна гэдэг мэдрэмжийг яаж авсан бол гэж сонирхож байна.
би ер нь амьдралыг ганц үгээр хэлгээвэл ээж гэж хэлдэг байхгүй юу? Энэндээ аягүй дуртай. Яагаад гэвэл бүх юмны цөм нь ээж, эмгтэй л хүн юм билээ л те. Тэнгүүд энэ хүн чинь жаргалтай гоё сайхан байчаар л айл гоё болчиход байгаа байхгүй. Ээж нь гоё болчихоор хүүхдүүд нь гоё болчихоор аав нь гэсэн гоё болоод. Тэгэхээр ер нь бол яг эндээс эхэлсэн юм. За тэгээд эмгтэй хүн гоё болчих юм бол ер нь бүх юм өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт өмнө нь одоо хүний нэг чухал өдөр одоо хумсч бай нүүрч бай ялан ч хамаагүй үйлчлэгээ авах гээд орохдоо тухайн хүн бүх итгэлээ бариад очдөг байхгүй. Ингээл зүгээр л танихгүй намайг өнөөдөр анх удаа л харж байгаа ч гэлээ надад 100% итгэл ороод ирж байгаа байхгүй. Би өмнө нь яг тэгэж өөрөө ингээл артист хүн гэдэг чинь ингээл өөрөөс нь юм ундраад л тэгэл би чамайг ингүүл гоё тэгүүл гоё гэл ингээл өөрчлөлт юм бах гэж өөрийгөө бодож нэг удаа орж л байлаа. Энэ бодлтыг ерөөсөө энэ салбар руу ороог байх та. Тэгээд орсон чинь яаж бодуулах юм? За яах юм? Хүсээ яах юм гэл ингээд хахад нь би бүр ингээд гайхаад нөгөө өөрснөө мэдээд ингээд намайг өөрчлөн гэд би ингээд итгэсэн ингээд намайг өөрчлөн гэсэн. Би бүр ингээд амар ингээд хүлээсэн байжсэн чинь би тэгээд сандраад уцнаасаа зураг хайгаад энэ ингийн гэл ингээд сандраал хэлчихсэн. Тэгэл гарч ирээ. Тэгээ би уйлжсэн байхгүй юу. Тэгээд тэр өдөр маань ингээд дууссан. Ингээл уйлаад тэгэл тэр өдөр ямар ч утгагүй болоод өөрийгөө харахаар гэтэл ингээл амар ингээл тэгээд эн чинь ингээд хүний бүр гэж уйлуулахаар хэмжээний тийм сэтгэл зүйн том зүйлэл юм байна гэдгийг ойлгонгууд хүний чухал өдөр дамаанда хуримаар за өөрийгөө тийм юу ч байсан ч гэсэн чухал болоод бодуулж байгаа мөнгө өгөх гээд байна шүү дээ. Надаа мөнгө өгөх гээд байна. Тэр мөнгөндөө сэтгэл ханамж аваад гарах гээд байна. Тэр хүн өөрчлөлт юу хүсэж байгааг нь би мэдчихэж хүсэл дээр нь тулгуурлаж сэтгэл ханамжтай гаргаж иж баярлаад гаргах гээд байна тий. Тэгэхээр миний яг хүсэж байгаа өөрийн мэдрэмж маань намайг тэрвэрдэг үйлчлүүлэгч намайг баярлуулж байна л да. Тэгэхээр тэр мэдрэмжээ би ч гэсэн амаар байгаа болохоор тэр хүнд ингэж хамаг юм гаргаж бүх юмараа л ингээд өөрийгөө өвдөгдөө. Тэгэхээр тухайн хүн одоо ингээл тэр чухал өдрөө алахгүй тэр чухал өдрийг би алахгүй юмсан гэдэгтэй л хамаг фокусаа өгдөг. Тэгж байгаа л юунд явах гэж байна, яах гэж байна, юуны төлөө юм болох гээд байгаа юм бэ гэдэг. Одоо нэг удаа надад дээр ингэжсэн байхгүй. Нэг эмэгтэй орж ирээд ингээд зүгээр л бодуулах гэсэн ингээд. Тэгээд юунд гэхээр хариулахгүй. Тэгээд ер нь одоо ингээд дуурахгүй. Хоёр төрлийн үйлчлүүлэгч байна л да. Нэг нь ингээд өрхөн би энэ биш үү ингэхгүй гэж шууд яриад байгаа юм байхад. Нэг нь зүгээр л чимээгөө хүлээгээл юу болохыг хараад ажиглаа сууж байгаа. Тэгээ аль нь ч байсан би тэр хүний дотортой нь ярилцж ижил хүсэл зорилгыг мэдэх хэрэгтэй учраас ярилцаад байсан чинь тухайн эмэгтэй хор тавдартай. Тэгээд одоо ерөнхийдөө хэмж дээр очиж уулзах гэж байгаа. Тэгээд өнөөдөр гэр бүлэрээ зураг авах болгож байгаа. Тэгээд найзуудтайгаа уулзах байгаа. Тэгтээ би найзуудтай тийм одоо өөрийнхөө тийм ядарсан муухай төрхийг ерөөсө үлдээв хатгалуулмааргүй байна. Одоо гой байж байгаа л ямаар байна гэдэг юм илэрхийлж хэлсэн юм л та. Тэгэнгүүт би ингээд өөрөөс дотроос бүр ингээд нэг юм ингээд бүр ингээд цэцэг шиг юм ургаал гарч ирж байгаа байхгүй юу. Би энэ эмэгтэйг бүрстаа нэг тэ бүр ингээд гэр бүлд нь ингээд тэр зурагнаас ингээд бүр юм ярихаар болтол гой болохыг гээл ингээд ингэчүүл яаж тэгчүүл яаж за бис одоо ингээд гэдэл ингээд лөөсөн хамаг юм ухаад л ингээд ангичаад л өстэй хамаг юм гаргадаг байхгүй юу. Тэгэл гарахад эмэгтэй бол ингээд баярлалаа. Одоо миний сүлд уулзж байгаа хүн тааж үйж болно. Сэтгэл санаа маань сайхан болчлаа гэл ингээд хэлэх чинь энэ мэрэгчлийн маань бүр ингээд үнд зүйл юу юм бтэ хүн ийм чухал байсан биш. Хүн ийм юмдаа хүртэл ингэж ирдэм биш. Тэ энэ юм энэ мэрэгчлийн энэ зүйл чи ийм юм дээр хүртэл тэ хүнд ийм урам зориг өгдөм биш. Хүний сүлийн мөчийг хүртэл хадгалахад энэ зүйл ингэж оролцдог юм биш. Энэ чи амар чухал. Энэ чи их чухал юм байна гэд хүн тийм мэдрэмж авчгаараа өмнө нь тэр авсан муухай мэдрэмжүүдээ улам ингээд ойлгочих жоохгүй. Миний тэр үед мэдэрчээсэн мэдрэмжийг одоо өөр хүн авч болохгүй юм байна. Тэгжэл гаргаж болохгүй шүү. Тэгжэл хүнийг ингээд уйлуулж гарч болохгүй шүү. Одоо нэг би тэгэл ингэдгийг дуугаа үйлчлүүлэгч яадаг гэж хэлж штэ тий. Ингээл бодож та нүдийг хараал байна. Ингээл тонгоогоо л эхлэнгүүт арилгаал биш байсан биш. Энэ өнгөд биш байсан байх гэл арилгаад тэгэл жоохон ингээл нүдэн ингээл сэргээл ингээд л ирдэг. Аюу хөөрхөн штэ эмгтэй хүмүүс ингээл таалагдж байгаа юм дээрээ үгээр хэлэхгүй ч ингээд өгүүлдэл нь мэдэгддэг. Харцсан өргөгдөх нэг юм ярих гадал ингээд л эхэлдэг ч юм уу те. Одоо л надад сэтгэлийн нээж эхлэх гээд л байгаа юм шиг. Эхлэнгүүт нь л тий.
за болж яг болж байгаа юм одоо гэл ингээд яг л энэ дээр л ингэж ажилтдаг л да. Ер нь ингээд гундаачгүй ингээд тонгоочгүй юмсан ингээд л гараасаа тэгэл энэ жилийн онцлог нь бол хүмүүс нөгөө намайг айгүй их тэрсэн танихгүй хүн мөртлөө зүгээр л наашир тэрвэрээ гэл би бүр ингээд гайхаад гэтгсэн чинь стокой гэл тэр мэдрэмж чинь яг олон хүн мэрэгчлээсээ гоё кап авдаг баг. Гэтэ миний хувьд бол яг энийг л авах гэж ажил хийдэг. Нөгөө тайсан дээр гараад алга ташилт сонсох өстой сайхан байдаг гэдэг урлагийнхаа ярьдаг шиг. Яг оноо. Тэгээд наашир тэрвэрээ гэх тэгэхээр эхэндээ их гайхдаг байсан ч одоо ч эмэгтэй хүн чи их сэтгэл нь өрдлөхөөрөө хүнийг тэрвэрдэм биш дээ л гэж боддог болсон шин. За би бүр өстой амруу наркот бүр ингээд араас сонслоо штэ ямар ч гоё юм. Яг нөгөө дотортой гэж ярьдаг та ер нь. Тэр дотор бол яг заяад бол байна. Би бол яг хажууд дэрэгдэн суугаад сонсоод хахад ер нь яг тэгж мэдрэг. Надад бас нэг ийм санал байна. Одоо бид гурийн ярилцах цаг өндөрлөж дууссан байна. Тэгэхээр ингээцэг бид гурийн ярьсан подкастыг энэ өндөр үсгэтийг бүсгүйчүүд маань, сонсогчд маань, үзэгчд маань бүгдээрээ үзээд ингээд дуусж байгаа. Хэрвээ дараагийн дугаар гэж байх ёстой бол доор сэтгэл комент хэсэгт үлдээгээрээ игцээта ийм зэдвэр ярилцмаар байна гэвэл бид хүлээж авахд бэлэн. Тэгээ бид гур бас нэвтрүүлгийг эхлэхээс өмнө их юм болсон. Бид хэдийн бэлтгэл ажил чи яг үүндээ 3 цаг байсан гэж хэлчихээ. Тэгэхэд юу эсэйг ярих вэ? Игцээ зөвхөн мейкап артист гэдэг нүүр бодох биш ээ. Хувцлалт байдаг, хүний биеийн хэлбэр байдаг, өнгө байдаг, үс засалт байдаг гэдэг сэтгэл байдаг. Тийм. Энэ бүхэн өнөөдрийн дугаарт орж чадахгүй ингээ үлдчихэж байгаа болохоор дараагийн дугаар гээд товлж идэхүү. Тэгээ дээрэс нь бас бид нөгөө түрүүн би асуусан юу бүтээгдэхүүнээ яаж сонгож авах вэ гэсэн чинь крем дээр очиж зогссон байгаа. Тэгээ цааш яриулмаар байгаа байхгүй. За ингээд хамт байсан сонсогчдоо үзэгчдээ баярлалаа. Өнөөдрийн зочин мейкап артист Инх Заяа буюу Заяа байсан артист нэр нь Зизи. Чатлаад бодуулъя гэж байгаа хүмүүс бол Зизиг мэддэг хүмүүс Зизи нэрээр нь бас байгаа бах. Бид хоёрын хувьд бол Заяа хоёр хүсэг тий. За ингээд Заяада баярлалаа. Туулдаа баярлалаа. Сүүлийн хэсэгт ингээл баг нулимс туслуулах шахал дуусглаа. Тэглээ штэ. За тэгээд Заяада бас амжилт хүсье. Одоо ингээл эндээс гараад ажил руугаа гүйхэл ахта тийм ээ. Тэ энд нэлээд олон цагийг уйчлаа. Тэгээд дараагийн дугаар гэж бас байх болов уу гэж би бас бодоол юм. Найдаж байна тий. За ингээд хамт байсан сонсогчдоо баярлалаа. Дараагийн өндөр өсгийгээр эргээд уулзъя. Хүүхдийн радиогийн хөтлөгч Туул Аймаа, мейкап артист Заяа нарын дугаартай хамт байлаа. Баярлалаа. Баярлалаа.